За ингээд та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр би влог хийхээр шийдсэн. Тэгэл өглөө 9-6 цагт бослоо. Эзэн микс хэрэлээ. Битүүрч хамт бас галтгууруугаа орноо. Тэгэл би яг хамгийн түрүүнд өглөө зүгэн балтаа суудаг. Тэгээд зүгэн балыг ер нь хав олоноор нуух дургуучаас эхлээд зүгэн балаа аяганда 3-ны 1-ээр нь халуусыг хийн. Тэгээ хутгаж зүгэн балаа шингэлж байгаа араас нь хөт усаа хийгээд бүлээн болгож уудаг. Бас хотод нь маш сайн гэдэг ш талан бүлэм чи. За тэгээд ууж дуусчаа дараа нь муур нохооныхоо усыг нь сольсон. Мэдээж эхлээд юки, дараа нь мики, тэгээд изуми гэдэг байгаа. Тэгвэл эдрий усанд нь саяада эдрий өөрсдийнх нь үс тэгээд нэг хоолных нь үлдэгдэл энэ төр орсон байсан байдаг болохоор ер нь эдэр тоож уудаг гэх юм уу заримдаа. Тийм болохоор бид хоёр өдөрт 3 удаа усын сольдог. Би өглөө оройдоо тэгээ манай хүн болохоор өдөр нь үржээд усаа сольдог байгаа. Намайг айл өглөө унтчих манай хүн ажилдаа явсан. Тэгэл эзэми эрхлэе гэдэглэр нь окей тэгвэл газ хоолыг өгчигээ шүүгэн дотроос нь хоолыг гаргаж ирээд аягалж тавьсан байгаа. Тэгээд би өөрөө мэдгүйгээр хөөрэ хоолыг өгсөн байлээ. Яг манай эзэмдээ командаар иддэг болохоор командыг өгсөн. Тэгээд дараа нь шууд би ороо ураахаар явсан. Өглөө босоод ороо ураахгүй л ажил ус бүтэхгүй гэж айл баг байхад өвөө минь надад хэлжсэн болохоор тэгээд би ороо ураасан. Тэгвэл нэг л юм дутуу юм шиг санагдаад байдаг. Та тэгэл ороо ураас дуусчаал цохороо хайлт хараад байсан манай эмхтэй мөр зогсож шүү. Тэгэхээр нь барьж аваад сайхан бацж эрхлүүллээ. За тэгэл эрхлүүл дуусчаал өглөөний цагаа бэлтгий гэж шийдсэн. Нэг мусли тэгээд энэ йогурт нь болохоор 8 г протеинтэй нэг гайгүй йогурт л. Тэгээ шууд шилэн савнтай хийгээл багж тавьсан байдаг юм аа. За тэгээд дараа нь шууд өглөөний нүүр гараа угаалт явсан. Араас нь нүүрээ сайхан савндж угаачаад үсээ сайхан гээлдээд янзалсан. Энэ гэлж нэг тийм үхэр долооцсон юм шиг тэгж хоошоогоо бүр амар гялтгануулж чаддаггүй тийм гээл. Тэгээ өөрөө хатчихаараа ус манд буцаад долгион ороод ингээ яачдаг. Тэгэл дараа нүүрээ тосолсон. Нүүрээ тослохгүй болоос нүүр ам дээр юм гараад. Тэгэл мэдэл цагаар 7 болсон байдیں۔ Тэгэхээр заа зүгүүлгээс эзүмэг аваагаарэ гэдэг снэккүйн бэлдээд өрөөнүүдтэй нууж өгсөн. Тэгэж нуугаад тэгээ буцаж орж ирэхдээ нүүрээ хайж болж иддэг байхгүй. Тэгэхгүй бол бас нөгөө гэртээ байсараад уйдж магадгүй ч одоо тэгээ жоохон завгүй байх маркаар. За тэгэл эзүмийг аваад гарсан. Гадаа ерөнхийдөө бол үргэлжл одоо юм бүрхэг байдаг дөө гэмэд бороо ороод байнга л юм л бүрхэг байдаг. Тэгэл эзэмгийн шалгидах газраар нь явж шээлгүүлээл ойр зураа ингээд жоохон харуулъя бол нэг иймэрхүү хог мог байхгүй энэ цэмби агаарч сайхан давгүй байлаа. Тэгэл жоохон салхиулж байгаа орж ирээд бид хоёр эзэмийн снэк аяга явсан. Би жоохон тэгээ өөрийгөө ажилдаа бэлдээл хувцмөвцөө өмсөөл өнөртөө усаа цацаал. Тэгээ нэг ийм цүнхээ өөрөөл бараг л сакс тоглож байгаа юм шиг явдаг. Манай ажлын дарга нар өөрсдөө костюм бичиг өмсөхгүй байхад би өмсөд яах вэ? Онгоо гэж бодоод өмсөхгүй байгаа. За тэгэл машиндаа суугаал юмнуудаа тавиал машинаасаа л ажил руу явсан да. Мэдээж хэрэг өглөө Германы радио болсон. Тэгэл байнгын л төгжрлийн талаар ярьдаг Берлин 4 км-ийн урттай хурдны зам дээр төгжрөл гарсан байна. Яасан гэл бодлоо мэдээлэл сонсчихноо. Тэгэл цаг харсан чинь 7 цаг 37 болж идэв. Тэгэл ер нь бол би 8:30-аас ажиллаа эхэлдэг. Тэгтээ би өнөөдөр экстра их туссан ба. Тэгээ мэдээж хэрэг бас замын дүрмээ барина. Бас Германы замгууд хэмжээнд бас та нарт жоохон харуулъя гэж бичсэн байгаа. Мэдээж дүрмээ баримтлан тэгээ хот дотор явж ивэл 50-тай тэгээ яг ийм нарийн гудамжаар явж бол 30-тай явдаг байгаа. За тэгээд хамгийн дөрөнд ажил дээр ирээд хийдэг зүйл бол кофе чанах. Кофего мэдээж хэрэг чанахын тулд фильтр хэрэгтэй. Фильтрээ гоё нугалж аваад кофенийхоо юундаа хийн. Кофе машиндаа хийн. Тэгээ араас нь кофенийхоо энэ пудрыг хийн. Нунт хийн. Тэгэл усаа хийж тавиал кофеин дараал кофе хасаал жижиг. Тэгэл өрөөндөө орж ирэх комоныг хасаагаал. Тэгээ хувцаа нэг цэмбитл үлгэж тавиал. Тэгэл цаг харсан чинь 8 болсон байлаа.
миний өглөөний мусли бэлэн, миний нэртэй аяхтай кофе бэлэн. Тэгээ миний өдрийн ажил дээр уудаг ус бэлэн болсон байсан. За тэгээ ажлаа сайн нэгтэл шалгаж хийчээд. Ер нь ажлын талаар нэг гараад их шаардлагагүй гэж би бодсон. Ажлаа нэгтэл хийснийхаа дараа өдрийн цайнд ороод витамин уусан. Нэг омега 3 тэгээ мультивитамин. За тэгээд магнезиум ядрахгүй гэдэг. За тэгэл дараа нь паузаар гарч агаар амсгасан байдаг юм аа. Манай энэ ажлын хажууд ойролцоо нэг юм нуур гол гэх юм уу юм жижиг юм байдаг. Тэгээд эндээ айгу цэвэрхэн бас хог мог хаяхгүй тэр чинь бас цэвэрхэн. Тэгээ нэг юм том усан онгоцоор уулна. Юуг нь хогийн цэвэрлшүүлт ингээ баян ингээ шүүж өвчөдөг. За тэгээ пауза дуусчаад ажлаа хийж дуусчаад гэрлүүгээ ирсэн. Тэгээ гэрлүүгээ яаж мэдээж хэрэг өглөөний рутиныг өргөжлүүлдэг байгаа. За тэгээл гэртээ орсон чинь эзэн минь намайг бүр цаана холоос өгцөн. Тэгээд би бол хурж ирээд 7 өдөрт амар дургүй байдаг болохоор ингээд хол байгаад сургасан. Тэгэл мэдээж хэрэг нохоо бол эзэндээ үн чамд над руу байнга фокусластай. Манай муур бол ингээл намайг таахгүй штэ. Шууд хаяал балкон руу гараа явна. Тэгэл хоолыг нөхөөр шийдээд тэгээ хоолыг нөхөх гэж юмж аяг тавыг нуугаад тэгсэн чинь харин өглөө өгөх ёстойс хоолыг нөгөөг нойтол хоолыг нөгөөг хойроо олгоцсон байлаа. Тэгэхээр өглөө өдрөө орой хоолыг нийлүүлж яагаад өгсөн. Манай энэ төвчөрг болохоор орж ирээ байн шалгаастай. За тэгэл хоолыг нь пакетлал хөрөгчөнд тэгэл сайн нухаж жижиглж байгаа буцалсан ус хийгээл алан үднийн тэнцвэржүүл шалгаал аль нохонд өгсөн байдаг. Анхаа заавал тушаалаад байгаа үед бол ноо танд болоод. Тэгсэн чинь манай муур намайг тийш яваа яриа байна мэн тэргээ намайг жоохон шуруулаад байсан. Тэгэл хэрэг окей гэл эцмэд хоол нөхч болно муураад байгаа юмсан. Тэгэл мэдээж хэрэг мууранд ус нөхгүй бол ялгаж хэрцсэн муухан болж учраас мууранд снэк нөхсөн. Энэ болохоор загасны амттай нэг юм шингэн нухширхгүй юм байдаг. Тэрийг энэ хоёр амар идэх дуртай. Тэгээ би эхнэрийн хийж тавьсан хуушрын салаатыг идчихэд гарч ойрхон байдаг дүүтэйгээ сагстай болсон. Бичлэгэндээ зориулж энэ хүүхдийн жижиг шийдэн дээр бодлоо тогсон байгаа. Тэгээ миний өдөр чинь нэг иймэрхүү байлаа. Тэгээ баярлаа.